Сайн байцгаана уу итгэлийн ахын дүүс минь. Эзний өдрийн мэнд хүргэе. Таны шинэ 7 хоногт эзэн бурхны ивэлний гүйсэл бэлхэм дүүрэн байгуултгай. Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн Галил Монгол чуулганы мэдээлэл танд хүрэх гэж байна. Эхний мэдээ. Галил Монгол чуулган Фэшн Галил хөтөлбөрийн хүрээнд эхний загварын даалгавраа амжилттай биелүүлж өндөрлүүлсэн. Тус хөтөлбөрийг танилцуулахад чуулган тухайн 7 хоногийн даваа гарагт ирэх эзний өдрөөр өгөгдсөн загвараар хувцаслагаас гадна нэг ишлэл чийжлэх юм. Ингэснээр эзний үгэнд суралцахаас гадна сонирхолтой цагийг өнгөрөөж загварлаг зургуудаар нүүр номоо чимж болно. Эхний Фэшн Галил хөтөлбөрөөр Филиппой 4:8-ыг цээжлэж 1950 оны загвараар хувцалсан билээ. 5 хүн даалгаврыг амжилттай биелүүлснээс чуулганы хүүхдийн цуглааны багш ганц цэг шалгарлаа. Дараагийн мэдээ. Тэнгэрийн улсад түмэн баяр боллоо. Түг түмдийн эзэн бурханд алдар магтаалыг өргөхөөр ариун нэрэнд нийтгэн итгэлийн алхам хийж 8 хүн баптизм хүртлээ. Өөрсдийн итгэл үнэмшлийг ахан дүүсийнхээ донд гэрчлэн харуулсан та нартаа халуун баяр хүргэе. Иймээс та нар яв бүх үндэснийг дагалдуулах тун эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Матай 28:19. Онцлог мэдээ. Найдварын бүлэг шинээр мэндэллээ. Галил Монгол чуулганы Магдалины багийн бэс гитарчин гомб шинэ мэндэлсэн эсийн удирдагчаар тослогдлоо. Энэ хамрагдах хүрээнд амьдарч буй ахан дүүс тус эстэй бүртгүүлэхийг хүсье. Галил Монгол чуулганы эсийн бүлгийн үйлчлэл 4 хэсэгт хийгдэж байна. Догсаан дун, эхлэл эс, муг дун, сяон эс, түндэ мөн, үйс эс, шиндүүрэн, найдвар эс, эдгээр 4 байршлаас өөрт ойр байрлах эстэй хамрагдахыг хүсвэл чуулганы дараа угтан авах хэсгийн ахлагч Болдаатартай уулзаарай. Амьд бурхны үг болсон Библийг амтлах өдөр айлшээ. Хүн зөвхөн талхаар бус харин бурхны амнаас гарах үг бүрээр амьдрна гэж бичигдсэнчлэн эзэн бурхны үг сургаал болон Библийг амтлах сургаалт болох гэж байна. Энэхүү сургалтыг Дархны алсын хараа чуулганы пастор Инх Тайван, Global Mission Church чуулганы пастор Отгонбаатар болон Галил Монгол чуулган нар хамтран зохион байгуулж байгаа билээ. Та энэ сургалтанд хамрагдахыг хүсвэл 12 сарын 7-8-нд 18 цагт Галил Монгол чуулганы B2 мөргөлийн танхимд хүрэлцэн ирээрэй. Библийн амтлагаа сургалт. Чуулганы дэргэдэгч GMC радиогийн Баасан гарын амралт нэвтрүүлэг нь шинэ дугаараа өнгөрөгч Баасан гарагт цацсан. Энэхүү дугаарт залбирлын өргөөс сүлжээ чуулганы пастор Лавх Сүрэн оролцсон юм. Баасан гарагийн амралт нэвтрүүлэг нь 15 зорчин пастор оролцуулаад байна. Энэхүү дугааруудыг сонсохыг хүсвэл GMC Солонгос дахь монголчуудын радио гэж кириллээр бичиж орон үзэх боломжтой. Галил Монгол чуулганы мэдээлэлтэй хамт байсан итгэлийн ахан дүүс та бүхэндээ баярлалаа. Ирэх 7 хоногт тань эзэн бурхны хамгаалалт, удирдамж, ёроол, бэлхэм дүүрэн байгуултгай. Хүндэтгэл мөргөлийн цагтаа тавтаа морил.